та бүхэндээ иргэн уулзж байна. За энэ удаад нэгэн сонирхолтой сэдвийг сонгон авсан байгаа. За энэ юу вэ гэхээр Tyrese Maxey гэдэг тоглогчийг суперстар статустай болсон уу? Эсвэл яг энэ замдаа явж байгаа юу гэдэг дээр хэд хэдэн тоо баримт болон сонирхолтой зүйлсийг гаргаж ирж үзсэн байгаа. За юуны өмнө түүний блог нь намтар болоод NBA-д хэрхэн урсан түүхтэй танилцъя. За түүнийг Tyrese Kendrick Maxey гэдэг 2000 онд төрсэн тоглогч байгаа. За түүний төрсэн газар бол Америк нэгдсэн улсын Texas мужид байгаа. За нурууны өндөр 6.2 буюу 188 см өндөртэй. Combo guard буюу 2 давхар байрал дээр тоглох чадвартай юм тоглогч байгаа. За коллежийн Kentucky Wildcats гэдэг багт 1 жил тоглосон. За тэгээд дараа жил нь drafted нэрээ өгөөд 2020 оны драфтын 1-р тойргийн 21 дэх сонголтоор одоо тоглож байгаа 76 багтаа драфтлагдсан байгаа. За түүний Tyrone Maxey коллежийн саксон бөмбөг тоглодог байсан. За түүний өсвөр үед хамгийн өндөр нөлөө үзүүлсэн тоглогч нь Dwayne Wade болон Stephen Curry нар гэж өөрөө дурдсан байдаг. За түүнийг сонгон авсан жилдээ 76 баг 2020-с 21 оны үеэрэлд сэлгэнээс ашиглаж цуглуулсан. За тэр 8 оноод үндэслэсэн байгаа. За харин эх жил нь 21-с 22 оны үеэрэлд амжилт нь одоо маш сайн дээшилж 17.5 оноод үндэслэсэн. За тэгээд улмаар 20 нэмэх оноод үндэслэж ирсэн байгаа дараа жилээс нь. За одоо бол 6 дахь жилдээ тоглож байна. Түүний хувьд playmaking талдаа тааруу байсан ч гэсэн одоо сүүлийн 2-3 жил assist дамжуулалт нь тогтмол нэмэгдэж байгаа ийм сайн үр дүнтэй байгаа. За энэ жилийн улирлын эхний байдлаар тэрээр 33 оноо 8 assist дамжуулж байгаа гэдэг career одоо high үзүүлэлттэй үзүүлж явж байгаа. За Maxey-гийн career high өндөр оноо нь 52 оноо байгаа. Өнгөрсөн онд San Antonio Spurs-ийн эсрэг авсан. За мөн тэрээр 40 нэмэх оноотой тоглолт хэд хэдийг хийсэн байгаа. За түүнийг Mad Max-ийн хожилдог. За өчигдөр гэвэл түүний aggressive тоглолтоос одоо энэ хочин үүсэлтэй. Тэрээр хамгаалт болон товтлогоон дээр одоо бүх зүйлээ дайчилт тоглодог тоглогч байгаа. 76 багийнхаа домог тоглогч Allen Iverson-тай хүртэл зарим талаараа харьцуулагдаж одоо яригдах болсон байгаа. За Maxey-гийн тоглолтын арга барил гэвэл оноо авах тал дээр маш өндөр хөгжсөн тоглогч. Бүх байрлалаас оноо авч чадна. Оролт хийх, 3 онооны шидэлт болон mid-range байрлалаас оноо авах боломж үүсгэж чаддаг юм тоглогч байгаа. За би атлетик ур чадрын хувьд бол хурдан довтгоон дээр маш идэвхтэй тоглодог тоглогч. За самраас бөмбөг авалтан дээр хамгаалтын самбарт бол идэвхтэй. За ассист дамжуулалтууд нь бол маш сайжирсан. Энэ үйлрэлт 8 нэмэх ассист дамжуулж байгаа. За мөн хамгаалтан дээр стил болоод deflection үзүүлэх чадвар нь улам бүр сайжирч байгаа юм тоглогч байгаа. За түүний хувийн зан чанар даруухан бөгөөд гүйцэтгэл өндөртэй гэдгээрээ бас маш олон фэнтэй юм тоглогч байгаа. За тэгэхээр Tyrese Maxey яг одоо суперстар мөн үгүй юу гэдэг асуултанд та ч гэсэн дотроо хариулаарай. Суперстар гэдэг үнэлгээ гаргахад хэд хэдэн шалгуур үндэслэл байдгийн. Одоо All Star болон Most Improved Player гэдэг хоёр үзүүлэлтүүдийн аль хэдийн хангацсан байгаа. За мөн өндөр оноо авалттай тоглолтод үзүүлэх одоо impact өндөртэй гэдгээрээ бол бас энэ үзүүлэлтэн дээр төгсөж байгаа юм тоглогч байгаа. За харин All NBA Team Selection-д орох, за мөн playoff-т өндөр амжилт үзүүлэх гэдэг үзүүлэлтүүд нь одоохондоо түүний хувьд арай дутуу байгаа үзүүлэлт нь болж гарч ирж байна. За түүний тоглолтын арга барил ирээдүйн трендийг харах юм бол playmaking талаа илүү хөгжүүлэх магадaltaй байгаа. Оноо авахаас гадна дамжуулах үзүүлэлтүүдтэйгээ impact нь илүү өндөр байх магадaltaйг харуулж байгаа. За түүний true shooting percentage нь 50 нэмэх гэдэг маань удаа шидэж байгаа тоглогчийн хувьд бол бас боломжийн үзүүлэлт байгаа. За одоо түүний өмнө point guard байрал дээр хэн өмнө байна вэ гэж үзэх юм бол Luka Doncic болон Shai Gilgeous-Alexander, Stephen Curry, Jalen Brunson нар бол өмнө байх статустай байгаа. За харин бэрхтэлэмплээс болоод одоо тоглож чадаагүй байгаа Damian Lillard, за Kyrie Irving нар, за мөн өнгөрсөн жил final хүртэл явсан байгаа Tyrese Halliburton нар ранкаараа түүний өмнө байгаа. За ингээд бодохоор түүний өмнө ямарч байсан лигийн шилдэг одоо холбон тоглогч болон combo guard-ийн 7 тоглогч байгаа юм. За харин жилийн өмнө юм уу 2 жилийн өмнө түүний урд байсан 3 тоглогч. За магадгүй 4 тоглогч түүний одоо ард үнэлэгдэж байгаа. Лигийн элит холбогч гэдэг статустай байсан тоглогчид хэлж байгаа. За Ja Morant байна. Түүний хувьд яг доктортой тоглолт үзүүлж чадахгүй байгаа гэдгээр Maxey-гийн ард үнэлэгдэж байгаа. За Trae Young байна. Түүний хувьд бол бас л эхний 5 жилийгээ бодох юм бол одоо үзүүлж байгаа гүйцэтгэл болоод хамгаалтан дээр үзүүлэх өр нөлөө нь бол ер нь буурсан. За тэгэхээр түүний хувьд бас л өндрөө үнэлэгдээд түүндээ хүрч чадахгүй байгаа тоглогчийн тоонд орж байна. За Lamelo Ball байна.
За Lamelo Ball бол хэдийгээр Ja Morant болон Trae Young хоёрын бодвол одоо статистик үзүүлэлт нь бол дайггүй байгаа ч гэсэн багтаа одоо хожлын импакт авчирч чаддгүй гэдэг ийм асуудал гараад байдаг. За тэгээд мөн De'Aaron Fox байгаа. За тэгэхээр энэ дөрвөн тоглогчийн урд Maxi яг одоогийн байдлаар орсон уу гэдэг дээр бас та санал бодлоо комент хэсэг дээр бас үлдээж болно. За дараагийн нэг асуудал нь Tyrese Maxey superstar статустай орж байгаа гэвэл Америкийн нэгдсэн улсыг төлөөлөх point guard, combo guard байж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. За мэдээж хэрэг Stephen Curry болон Jrue Holiday нарын хувьд 24 оны Парисын Олимпиадаас хойш ингээд шигшээ багтаа тоглох магадлал хамгийн бага болсон. Тэгэхээр эх одоо 5 жилийн Америкийн нэгдсэн улсын холбон тоглогч хэн байх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн үг. За мэдээж хэрэг shooting guard байрал дээр нь Anthony Edwards болон Donovan Mitchell нар бол яригддаг. За харин point guard байрал дээр нь энэ жилээс Tyrese Haliburton, Jalen Brunson, Lamelo Ball гэсэн тоглогчид бол яригдж байгаа. Tyrese Maxey-ийн хувьд бол тэр байрлалыг өөрийн болгож чадах уу гэдэг ийм асуудал гарч байна. За тэгэхээр хамгийн гол хоёр өрсөлдөгчтэй нь харьцуулаад хүснэгт гаргах үтсэн байгаа. За Tyrese Maxey-ийн хувьд бол одоо 25 настай. За Jalen Brunson-ийн хувьд бол 28 настай. Tyrese Haliburton-ийн хувьд бол 25 настай. Tyrese Haliburton, Maxey хоёр бол нас жицүү ийм хоёр тоглож байгаа. За Tyrese Maxey бол ерөнхийдөө хурдан дээр цоврлсон одоо scorer гэж хэлж болохоор оноо авах тоглогч. За slasher role дээр тоглодог. За Jalen Brunson бол ISO scorer тоглогч. За мөн floor general буюу playmaking талдаа илүү сайн тоглогч байгаа. За Tyrese Haliburton-ийн хувьд бол elite passer гэж үзэж байгаа. За мөн өндөр хэмнэлттэй тоглолтын дээр бөмбөг хуваарлах, контролыг маш сайн хийдэг. За нэгсэндээ жинхэнэ одоо PG тоглогчийн статустай тоглодог тоглогч гэсэн үг. За энэ оны гүйцэтгэл эцэслэгдэж гараагүй байгаа учраас өнгөрсөн оных нь гүйцэтгэлээр үзэхэд Maxey 26 оноо 6 ассист үндчилсэн, Brunson 27 оноо 6 ассист үндчилсэн, Tyrese Haliburton 21 оноо 11 ассист үндчилсэн ийм үзүүлэлттэй байгаа. За хин хинээсээ давуу гарч болох үзүүлэлтүүдийг үзсэн байгаа. За тэгэхээр Tyrese Maxey бол илүү тесрэлттэй тоглогч. За тэгээд triple threat буюу одоо гурван одоо аюул үзүүлэх чадвартай тоглогч. За мөн одоо бөмбөггүйгээр маш үр ашигтай тоглолт үзүүлж чаддаг тоглогч байгаа. За Jalen Brunson-ийн хувьд бол mid range master байгаа. За мөн clutch тоглогч байгаа. За Haliburton-ийн хувьд бол passing vision, за оноо авах нөхцөлийг үүсгэх тал дээрээ, за pick and roll дээрээс сайн тоглодог гэсэн юм одоо давуу талтай байна. За сул тал нь гэвэл Maxey-ийн хувьд бол дамжуулалтын vision Haliburton-ыг бодвол арай бага байгаа. За Jalen Brunson-ийн хувьд бол атлетик талаараа аль аль тоглогчоос нь арай жоохон сул байгаа. За Haliburton-ийн хувьд бол оноон дээр бага манлаж тоглох дээр бас дутагдaltaй байгаа. 2024 оны эцэссэн статистикаар нь харахад Maxey бол offensive rating 121, за Brunson 118, Haliburton 122 байгаа. За true shooting percentage Maxey 60, Brunson 59, Haliburton 62 байгаа. За usage rating нь Maxey 29, Brunson 30, Haliburton 25. За assist rating нь Maxey 29, Brunson 30, Haliburton 47 байгаа. За turnover rating-ээр Maxey 8.7, Brunson 10.1, Haliburton 13.2 байгаа. За defensive rating-ээр Maxey нэмэх 2.5, Brunson нэмэх 0.5, Haliburton хасах 1 байдаг байгаа. За win share буюу энэ бол хамгийн гол үзүүлэлт 48 минут хүрүүлснээр тооцоход Maxey 19%, Brunson 21%, Haliburton 19% байна. За Америк нэгдсэн улсын шигшээ баг дуудагдсан байдлаараа үзэхэд мэдээж хэрэг Haliburton илүү боломж нь байгаа. Дуудагд боломж 90%-тай, Jalen Brunson 70%-тай, Tyrese Maxey 65-аас 70%-тай, Lamelo Ball 45%-тай, De'Aaron Fox бол 40%-тай сонгогдсон магадaltaй. За тэгэхээр ингээд статистик үзүүлэлтүүдийг харахаар Tyrese Maxey ялчгүй одоо Америк нэгдсэн улсын төлөөлөх James Harden болон Stephen Curry нарын араас орох нэлээд том одоо нэр дэвшигч болж гарч ирж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань энэ түрээ дуусч байна. Ингээд Tyrese Maxey таны бодлоор суперстар тоглогч болсон уу? Эсвэл арай дутуу байгаа юу? За баярлалаа.